Энэ өдөр минь үргэлж ойр дэх хүйтэн байна. Лондонгийн цагаагаар. Яг л бүрэнхий л байна шүү дээ. За борото, шорото, цаста өдрүүд болж байна. Ер нь бол Английн том тэрэгний жолооч ямар шүү байдаг талаар би та нарт харуулдаг байгаа шүү дээ. Би өөрөө бас шинэ жолооч аа, бас жолооныхоо өмнөхийг аваад нэг 3-4 сар л болж байна. Би бас хуучин жолооч биш. Та нар наваа шинэ хуучин жолооч гэж бодоод даг юм бити амар асуугаар. Би ч англи яснаас ер нь одоо тий энийг ингэ ярьчихсан. Нэг комент орж ирсэн байлаа. Тэрний хариуг өгөөг байгаа. Харин уншчихсан уушлаараа жоох удаасан. Энэ өөрийгөө тавч танилцуулбал зүгээр байна гэд орж ирсэн байсан байлаа. Тэр комент нэрэл шүү. Би өөрөө нэг англи орж ирэх 10 хэдэн жил болж байгаа. Тэгээд их хэмчлэн галтгоо барилга галтгоогоор их ажилласан да. Галтгоогоор их ажилласан. Тэгээд ер нь англи байгаа монголчууд ер нь их галтгоо буудал тал руугаа их ажилдээ. Ер нь ихэнх нь тэгээ нарийн мэрэгжлийн хүмүүс зөндөө байгаа л да. Шүтний офисын ажилтан гэж янз бүрийн мэрэгжил эзэмшээ тэрүүгээр ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Yeah, come on. Thank you. Наа гаруучтай. Би анхнаасаа ирээд галтгоогаар идсэн галтгоонд угаагч хийжсэн. Нуух юм байхгүй. Тэр бол угаасаа галтгоонд ажилладаг хүмүүс угаагчаас л эхэлдэг. Хил байхгүй байсан. Миний хил бол ерөөхдөө халбах сарай байл шүү дээ. Галтгооны хил анхны сурсан хил бол spoon forks гэдэг. Fork knife гэдэг ингэж эхэлжсэн. Нөгөө яагаад тэрийг хамгийн дөрөв сурсан бэ гэсэн чинь рестораны нэг халбах сарын дуусчдаг байхгүй. Тэгвэл нөгөө орж ирээд дандаа нөгөө энийг хэлж намайг угаагаараа албан сая дууссан шүү гэж байнга хэлдэг. Тэгээ энэ нөгөө анхны нөгөө чэйжлсэн үг байхгүй. Тэгээ халуу баяа бол ойлгомжтой сайн гах англи дээрээ. Тэгээд ер нь бол миний англи хэл бол галтгооны хэл байсан. За байлгатай нэг цөөхөн хугацаанд ажилласан. Бас талхаанчны тослон мослохыг л тэгээд хамгийн сүүлд ингээд том тракинг жолооч болж ах шиг байна. Трак комментний яриа болох би товч танилцуулж намайг Аги гэдэг. Тэгээд англи 10 хэдэн жил болсон байгаа. Тийм болохоор энэ миний тэр комментний хариу шүү. За тэгээд манай байнгын үзэгч маань Баян Жаргал гэлөө манай явуулсан байна. Хариуг дахиад өгнө. Чи битэр баг мессежний найзууд болох юм биш үү? Манай гол эйженси ингээд манай энэ элит болохоор 5-6 компанитай ингээд эйженсинуудтай гэрээ хийдэг. Тэгээд эйженси нөгөө жолоочуудаар жолоочоо оруулаад жолооч лороо өрөө явуулдаг юм байна. Жолооч лороотойгоо элиттэй гэрээ хийсэн. Тэгээд эйженси болохоор жолооч лороо өрөөгөө яад өгөөд тэгээд лид болохоор бид нар бид нар лидлийн ачааг зөөдөг юм байна. Тэгээд лидлийн ачааг зөөгөөд лидл болохоор эйженсид мөнгө төлөөд эйженси нь болохоор биднэрт мөнгө төлдөг юм байна. Тэгээд манай энэ лидл болохоор 5-6 компанитай гэрээ хийсэн. Тэгээд тэр гэрээ хийсэн компаниуд нь болохоор өөр нийттэй компаниуд болохоор өөр компани жолооч нар ажиллаж байгаа бас. Гэтэ яг хөө системнүүд адилхан, бүгд л адилхан нөгөө нэг л бараага зөөн. Энэ компани болохоор миний хувьд бол амар өгөөжтэй компани. Яагаад гэхээр намайг дөнгөж жолоогод өсчөөд байхад жолоогод өгсөн шинэ жолооч нарыг ер нь ажил олох хэцүү байдаг байхгүй. Яагаад гэхээр жоохон туршлага муутай жолооч нарыг ажилд авах нь бага шүү дээ. Жолооч нарыг авах юм бол аваараас нь маш өндөр байдаг болохоор дадлын компаниуд одоо жирийн жолооч нарыг бол 2-3 дахин нэмж төлбөр авдаг байхгүй энэ компаниудаас. Тэгэхээр компаниуд нь шинэ жолооч авах амар дургуун яг л илүү мөнгө төлөх хүсэхгүй шүү дээ. Тэгтэл энэ манай энэ компани болохоор намайг авсан байхгүй. За чи өрөө дээрээ би ч нэг яла өрнөлөө аваад 2 жил өмчсөн баха. Өрөө дээрээ гэдэг. Тэгээ би яваад очисон чинь бөөн баяр болж байгаа. Ажилтнууд л лорын унаад явахандаа тэр тамыг одоо унах цаг нь болж тээ гэж бөөн баяраад очисон. За чи ухарч чадах уу гэж. Ухарч чаднаа л гэсэн.
Тэр чинь бас түүхтэй. Надаас уцаар ярьж байгаа байхгүй ихлээр ажил дуудахаасаа өмнө. Тэгээд дуудахаасаа өмнө уцаар яриад аги чи урд нь том зэрэг барьж ирсэн үү гинэ. Үгүй би өнгө сайхан ингээ өмлөө авсан ингээд би шинж одооч гэсэн чинь. Үгүй чи ингээд Монголд том зэрэг барьж ирсэн үү? Гэхлээр барьж ирсэн гэдэг. Ямар тийм үү чи хэр удаа барьсан гэхлээр. Би нэг 4-5 сар барьсан гэж гэсэн. Тэгэхээр манай Монголын машинууд ч ондоо байсан тухай үед зил 130 гэдэг ондоо машинтай байсан маа. Тэгээд бас огт туршлагагүй гэж хэлж чадахгүй. Бас нэг хотлоо нөө туршлагатай гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь за чи тэгвэл маргааш хүрээд ир гэдэг. Тэгэхээр би маргааш нь дахиад очлоо хайг нь авч жагаад. Эндээс бас нэг цаг тавихад өөр бранш дээр дуудсан аа. Нэг одоо Nordfleet гэдэг та нар нөгөө дээр нэг видеог нүцэндээ тэгээ хавслын хажууд. Тэндээс очиж тэнцээ очиж би миний өдрөө ярьцлага өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь өнөг хавчаа чи цоошин жолооч байна. Чиний бүх юм чи одоо шинээр хэлж байгаа юм байна. За чи ухалж чадна гэлөө. За би чи хизэнээс хэлж задлага хийх боломжтой вэ гэж байна. Би хизээд бол хизээ штэ гэсэн чи. Өнөөрөө явж чадах уу гэж авч байна. Яг одоо юу гэсэн. Тэг өнөөрөө чи манай нэг жолоочтой яваад дадлага хийгээд яваад үзэдэх. Чи өөрөө ингээ явж үзээд ингээд мэдрээд тэгээ чи надад ажиллахгүйгаа хэлгсэн байхгүй. Тэгэхээр би за тэгээ би өнөөрөө хаана очих гэсэн. Манай нөгөө бас салбарын лидэлдэр очиод тэнд би чамд ингээд одоош нэр хэлээгээд Сэлвэг гэдэг поош залуу. Сайн залуу. Надад зөндөө юм зааж өгсөн. Тэр залууг нэр өгөөд авсан чинь нэг поош залуу надтай уулзаад 4 цаг. Би тэр уулзаад гарлаа. Ачаа барих уу гэж авчих. Гоо би чиний хажуу суугаад явна ихний өдөр. Суугаад явна. Хэд өдөр орж зогсоод ачаагаа буулгаад нэг л харсны боломжийн санагдаад байна шүү. Тэгэхээр за маргааш нь би нөгөө маргааш нэг манай босс залгаж байгаа мессеж явуулж байгаа. За өчтөр ямар байсан ажлын таалагдууч ажиллаа тэгээд ороход бэлэн үү орох уу авах уу гэж асууж байгаа байхгүй. Ажил авах уу ч болох уу гэж. Би орно л гэсэн. Би угаас оръё л гэж амч шинж жолооч ажиллах авах гэдэг баг. Оръё гэсэн тэгэл намайг за чи тэгвэл маргаашаас нэг 3 өдөр тренинг хийгээд яваад хаа гэсэн чинь тэгээд би тэгээ 3 өдөр хүний ажил суугаад явчих юм бодвол гүгээд атсан чинь нэг өрмийн жолооч авчих. Өрмийн жолооч даачи надтай явна шүү гэж. Тэгсэн дээр наа яасаа гэж. Маа тэрхүүр өгөн бодлоо. За өрүүлийн ард суу гэсэн. Гэж би хэлсэн. Өрүүлийн ард суу чи өрүүлийн одоо чи барина. Чи жолооч юм байгаа сте. Тэгээд би чи нөгөө зүмж жолоогоод өгсөн юм байсан. Жолооны хишээл дээр чинь бас гүйц заахгүй энэ чи одоо нэг карма зогсоол руу орохыг зааж өгдөг болохоос яг ингээ BMW руу ухрах энэ 80 ширээ ухралтууд хийхгүй ч чамаа нэг дасгал хэлгсээр байгаа л шалгалт дээр авдаг дасгалуудыг хэлгсээр байгаа л өгч чинь. Тэгэл тэр одоо надад амар дутуу юм заасан байгаа гэж одоо нэг курс дээр. Одоо энэ холболтуудын чинь одоо хоёр трейлер юнит хоёрыг чинь толгой цэргүүл хоёроо холбохт чинь тэр хоорондох тэр зай өндөр намын сайн харж тааруулах. Тэгээд машины дээш доош нь ямар хэмжээнд байлгах вэ? Тэр бүгдийг ерөөсөө заагаагүй. Зүгээр л тэр чинь нэг юм маш лорыг чинь нэг хэмжээнд хааруулсан. Тэгвэл салгуулаад угсруулаад шалгалтын дээр яг энийг аавна гэж тэрэнд нь бэлдүүлээд. Тэгээ би чинь ойлгохлын юу ингэж болоо юм амрах юм уу гэсэн чинь яг ингээд амьдрал дээр гарч ирээд гэсэн чинь дээж доош нь тааруулна. Тэрнээс бол би нэр яасан шүү дээ. Баларсан шүү дээ. 6000 паунд өрөнд орсон шүү дээ. Өшөө ухарж агаад нөгөө миний толгой чинь нэлээд өндрийн тааруулаагүйсэн. Би нэлээд доор байсан. Миний толгой чинь нөгөө чиргүүлийнх нь доогуур ороод би ч нөгөө мэдхгүй ухаж байсан чинь пүд гэж юм зогсон чинь буугаад харсан чинь баахгүй хойлон цөм. Тэгээ нөгөө нэг хий алдаад нөгөө чинь бүр аюул болсон баа. Шаланк нөгөө эвдрээ. Хий алдаа би бүр сандраа боосуудаа яана гэсэн чинь машина унтраа би одоо засварч явал дуудчихлаа одоо засварч очиж чи маш засварч эртэл наана сууж игээд. Тэгээ засварч эртэл сууж агаад нэг засварч нэг 2 цагийн дараа ирсэн. Тэгээд аваагаад юм үг нь янзлаад шаланкууд ингээс соёлоод тэгээ надад нэг буцаад дэвтэрийг холбоод өгч байгаа байхгүй. Би тэгээ тухайн үед яг нөгөө хойлогийн тэр зогоод эвдэсэн цүм ингээд хонгоогоод орсон морсныг анзаараагүй нөгөө харахгүй болсон юм байна. Гэвч нэг ажиллаа аваад ажиллагаас дуусах яараа явчих байхгүй.
Тэгснэ маргааш над руу босс месс зураг явуулаад. Араа өчтөр ийм бас манай чи надад хэлээгүй гэсэн чинь ингээд зураг нь ингээд цөмөссөн. Тэгээд салангиных нөгөө холболтуудын ийм төмөр өгдөг байхгүй. Тэр нь ингээд дахиагаад ингээд орцсон. Тэгээд тэр засварын газар явуулсан чинь 6000 баун чаржилж байна. Том тэрний хэд англи ер нь бол аим үнэтэй засвар нь ч гэсэн үнэтэй байдаг байхгүй. 6000 баун болсон. Одоо энэ чиний талин дээрээ суудах явнаа. Гэхдээ баг багаар 7 хоногт 100 баун ч гэдэг юм суудах байгаа байхгүй надаас. Тэгээд ингээд төл дуусах бах та. Ингээд 6000 баунтны өрөнд орлоо. За юу ярьжсэн чи өөрөө ярьчих. Тэгээд өрмийн жолооч битэр чи тэгээ яваа тэгээд надад ихсэн мэлж гэсэн тэр өрмийн жолооч байгаа хэлгөө. Тэгээд хэл муутай болохоор надад юм тайлбарлах гал Google дээр ингээд транслейт хийж госон дээр ингээд Google дээр ингээд транслейт хийгээд надад үзүүлээд байгаа байхгүй. Энийг бас ингээд би ингээд хэлдэг байсан бол чамд өндөө олон юм зааж өгөөлээ гэдэг. Тэгээд би чи эхний өдөр явсан, хоёр дахь өдрөө явсан. Тэгээд хотын Лондонгийн төвөр явсан. Би ч мөрөстөө хөс баасандаа урсчихсан. Тэгээд хоёр өрүүлээсээ гэж зуурсан. Бүх толондоо ингээд байн гарсан. Мэгэл яана гэж байгаа юм. Тэгээ манай өрмийн жолооч хажуудлаа. Одоо жоохон дараа одоо энэ шигээ одоо ингэж хажуудлаас ингэж хилж өгöd байгаа болох би яг арай гайв. Одоо чи баруун дараа гэж. Одоо зүүн дараараа одоо энэ дээр зүүн дараа одоо жоохон урагшилж байгаа дараа гэж. Яа хажууд ингэж хийх процесс зааж өгöd байгаа. Ингээ өөрөө тэргээр ингээ хөдөлж байгаа сурж байгаа байхгүй. Бүр улам ингээ туршлагач байгаа. Тэгээ 3 хоногийн дараа боллоо. Тэгсэн чинь манай өрмийн жолооч та ингээ миний ингээ тренинг хийх хотод дууслаа. Чи одоо ингээ бэлэн өгч. Би ч бэлэн биш байна даа. Тэгсэн чинь жолоочгүй болоод манай менежер өгөн босс өгөн. Маргааш чи дараа 7 хоногоос чи 6 өдөр байгаа шүү гэж хадгийг. Пүү юу 6 өдөр байгаа. Нөө дэлгүүрүүд нь чаана дэлгүүр болгон ондоо газар ондоо стайлтай ондоо паркингтай миний хувьд бол зүгээр да нэг залуу нэг комент бичсэн ороод ирсэн байсан нэрээ эхний 3 сар хар тар зүүд чиглэл санагддаг даа гэд тэр өстой үнэн шүү яг л хар тар зарсан зүүд чиг санагддаг байхгүй одоо 3 сар болж байна шүү би чинь над миний хувьд бол одоо хар таарсан зүүднээс одоо сэрж штэ би ч юу вэ сте. Одоо л ухар сур гайгүй ухар сурж гин. Одоо л нэг Лондонгийн төвөөр одоо энэ нуглаануудыг гаргаж сурж гин. Одоо л би энэ ачаа бараага хурдан буулгаж сурж гин. Ер нь бол цаг хугацаа шаарддаг юм байна. Би чи ороологоор галтгой шиг зүгээр менюг нь хаж уншиж байгаа хийждэг. Каскас хийждэг шиг санагдсан юу гоо. Тийм биш юм байна. Чи шал ондоо мэрэгжил шал ондоо орчин шал ондоо хүмүүстэй ажиллаад ирэхлээр ерөөсөө ингээд юу ч ертөнцийн ч ажлын чинь ертөнцийн шүү дээ шүү дээ ингээд галтгойн ажил дээр одоо айсуу барилга дээр ажилладаг хүмүүс ч юм уу бүгдөө нэг юм хийгээд тэгэхээр тэр чинь галтаа орсон тэгээд байрын солих тэр хийдэг юм хийсэн чинь галтаа орсон байдаг шүү дээ тэгэхэд чинь би болохоор мэрэгжилчин солигдчихлаа шал ондоо юм дээр анх орж иж байгаа болохоор цай харахгүй цаг хугацаа шаарддаг юм байна тэргээ суртлаа тэгээ яванд яваад гайг болчиход багтаа ингээ хийгээд байвал би болио гэж бодчихсан ажил. Би энэ ажил хийж чадахгүй юм байна. Би дийлэхгүй юм байна. Зүгээр жолоо байраад энэ warehouse-ын онд ачаа зүйдэг ажил байдаг байхгүй. Тим ажлууд чи хий. Зүгээр жолоогоо барь. Энэ дундуунаас ачаа мачаа буулгах амар ядарч байна. Би ч бүр эхний нэг сар байгаа зомби шиг морж иддэг шүү. Өгөөрээ ингэс нүүдмүүд бол хаацаа бүр ядарсан. Тэгээ орж ирээс юу цаадаа гар нүрээ угаагаад шууд нам унтдаг. Унтаал зөөр сэрэн гооч хамаг би биш бүссэн чилдсэн ажилдаа явмааргүй санагдал ууж өгмөр санагдал за би яриа дийлэхгүй мэн энэ айр ажил арай бишээ болио л гэж бодчихсон. Тэгсэн чинь манай хүн ажиллаас чи болж яах гэдэг би чи одоо хүн болгон хийж лээвэл чи чадна гэж зоригжуулаад тэгээ би чинь за өнөөдөр яваад байна. За өнөөдөр л яваад байна. Өнөөдөр гэж явсаар байгаа хамгийн сүүлд нь одоо ингээд ирсэн. Дээрээс нь болоог хийсэн алж байгаа. Дээрээс нь та нарт үзүүлсэн юм чи. Хажуудлаа ухарч байхдаа одоо та хажуудаа уцуцсан ярьсан. Бичлэг гэж яа нөгөө хуучин жолооч сурж гайхсан. Oh my god гэж яаж миний хажууд. Чи юугаа игээд байгаа нэг ухааны юм бодсон. Надад хараад авч уцууц нөгөө ухарж байхдаа уцуцсан байсан. Болоог хийсэн.
Адж шүү дээ одоо. Блог ч одоо зэрэг шинээр нэмэгдэж шүү дээ. Тэгэл Чанакны жолооч болчтгал юм байна. Нэг үтгэд сонирн бохот амьдрал хэвтэй баяртай амьд явал алтай ягнаас усуунаач гэх шиг. Сүртэй юм байна. Тийм. За яг ингээл гарыг гисэн чинь бас энэ нөхөр ингээд тулгаж авчаа тавьчихсан. Өнөөдөр лоригийн бас өөр газар парк. Жишээ нөгөө нэг офс ажуудалт. Яг эндээс гарах гэхлээр дандаа нэг жолооч нар нөгөө хачаагаа ачаад нөгөө офс руу ороод бичиг таасаа солих гээд очдөг болохоор яг тэр үед нь би яг гаш таарад ингээд дээрээс блоклуулчихад байгаа. Бас асуудалтай шүү. Энэ. Одоо энэ жолоочны гарч их хүлээгээ сууж байна. Одоо удахгүй гарч их болов гэж бодож шүү дээ. Надад цэгэнд дуусч. Энд дээр авчирч цэнэглээ гэсэн чинь. Энэ хошоо нондоо. Энэ хошоог руу таарахгүй. Шал ондоо хошоо. Тэгэхээр яасан бах вэ? Би одоо миний асуудал орж байгаа байхгүй. Яг тэгээ дэлгүүрүүлэлтээр энэ шаарчин байгаад байдаг. Дэлгүүр дээр энэ шаарчин байгаад байдаг. Энэ улаан байдаг байхгүй. Энэ улаан ганцхан юун дээр л. Yeah, warehouse дээр байдаг байхгүй. Hello. How are you? Normal. Асууж гарсаа. За яана ба. Энийг одоо цэнгэлж одоо цэнгэлэхэд бас нэг цаг болно. Одоо цэнгэлээ та. Одоо энийг хүлээгээд энэ жоохон цэнгэлж байгаа хөдлөхгүй бол очиж цэнгэлж тусвал тэгэл нам сун. Энэ холбоод яаж яхад дэлгүүр дээр байдгүй. Fast charge байхгүй. Энэ жоохон нэг 10 минут хүлээж чаад тэгэл очиж явъя даа. Энийг хүлээсээр өдөр хоног дуслаа гэж. Аа. Өсөж температур хэрэг харъя. Нэг цац 10 бүр уртлаа нэг хотлоо 10 болж байгаа байхгүй. За. Истгээ цог байгаад баярлалаа. Хай шүтээ авдаг ч цагаас 300 400 гэх баг шүү. Бензин гадаг цацсан. Намайг хараад бичиг цаасаа аваад ирдэг. Арги шахаад камбер дээр явуулж ирдэг. Камбер дээр авсан юм. Эний цаг.Ягуулж аваад ачаагаачна. Цаана. Нэг ангууд бууц. Лэтэ юу. Ийм цаг байна. За бууж хаалган голой. Атид ирсэн вэстэн болгоно. Цаг юу гэж. Би сор. Дараагийн журапыг өнөөдөр 3-аас эхэлсэн. Би сор гэдэг чинь дахиад 6 цаг. Easy busy. Сайн мэдээ сонсч байсан чи цаан чи юу болоод байна? Орос англиэр баг байлах гэдэг юм шүү. Агуу байгаа ч ажил блог гэдээ яваад байсан чи цаан чи дайн эхлэх гээд баг. Яах гэдэг. Баг эхэлсэн юм шүү. Баг анхаарал өгөөд тахт нь. Очоод дахиж бөмбөгдөд байгаа юм шүү дээ. Орсыг. Тэгээ Орс одоо
хариу зохиол өгөх өгнө гэдэг тэгэл тэрийг нэг хүлээгээд байж нэгж штэ. Тэгээд Орос Украин хоёр сунжирсан тайм болж байгаа шиг байна. Энэ ерөнхийдөө миний зүгээр дээрээс нь харж байгаа үнцгээс нь зүгээр бизнес явагдаад байгаа байхгүй юу? Эдгээр чинь энэ олон зүйлсийг олон хөрөнгө ямар нэгэн байдлаар хэрэглэж энийг эргэлтэнд оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ингээ хадгалаад байгаа юм чинь эдгээр дайн хэрэгтэй шүү дээ. Дайн хэрэгжиж энэ зэрэг чинь эргэлтэнд орно шүү дээ. Орос ч гэсэн Орос бүр дайн хийхгүй амар удацсан. Тэгээд Оросын нөгөө нэг олон суучны тэр танк тэр машин тэр марал илтгэл ороод дуусаад тэгэхээр Орос амар их мөнгө алдаад байгаа байхгүй. Тэгээд амар асар хэмжээний зэргүүдийг цалинжуулдаг, асар хэмжээний дэвсэг үйлдвэрлэдэг Орос улсад бол дайн хэрэгтэй байсан байхгүй. Зүгээр Украин дээр биш таа. Зүгээр энэ хоёр том гүрэн чинь дэвсэг үйлдвэрлэж байгаа бол энэ бүгд тэрийг хэрэглэх боломж хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ ямар нэгэн боломж хайж байгаа байхгүй. Одоо тэр дэвсгүүдийг хэрэглэхийн тулд тэгээд гэсэн чинь тэрний шалтгаан нь Украин дээр гарч байгаа байхгүй. Тэгээд Украиний ерөнхийлөгч нь өөрөө тэгээд миний бодлоор зүгээр яг сайн хашиг бол ачиж байгаа байхгүй. Украин чинь Англиас орж ирсэн, Америкаас орж ирсэн Пуучингараа Орос чинь ганц хоёр удаа бөмбөг ажиллаа шүү дээ. Тэрнийг хариуг нь болгоод Орос баллист Пуучингаа хийж шүү дээ. Уул тэрийг их хадгалсан юм а. Тэр чинь үйлдвэрснээс хойш баг хэрэглэхгүй шүү. Тэр нь яаж ажилладгийг дэлхийд даяар мэддэггүй байсан. Тэгсэн чинь анх удаа тэрийг хэрэглэж байна. Энэ бол түүх. Анх удаа хэрэглэж байна. Яаж ажилладгийг ч хүмүүс харлаа. Зүгээр дээрээс бороо шиг орж байгаа шүү. Зүгээр үүлэн дээрээс зүгээр. За нөгөө нэг алдалт камер үйл ирсэн. Ирээ зогсох гэсэн чинь урд лоор ирээд ачаа болгож байна. Яг энэ гудамжнаас энэ хаалгаар оруулдаг байхгүй. Тэгээ яг энэ төв гудамжн дээр ингэж паклаад мэдлэг дээр буулгаад дээшээ оруулаад төвчнө. Тэгээ ирсэн чинь нэг лорын өрсөө зогсчихжээ. За буулган да тэгээд. За амжилт марах. За вест ашиг дуусчлаа. Камбаруудын гудамж яг энэ төв гудамжнаас ашиглах болохоос ачаас хөдлөх болохгүй. Нэг юм ийшээгээ болгодог байхгүй. Дэлгүүр нь тэнцээр байдаг тэгээд энэгээр аварж өгöd. Тэгээд за өнөөдрийн ажил ингээд дууслаа. Бичиг цаасаа игээд дуусна. Өнөөдрийн савн сайхан гэх юм бол одоо нэг дугуйтаа мөнгө алдлаа. Орой 5 дахь орой явж байгаа байхгүй юу? Гэсэн чинь согтуу хүмүүс явна. За тэгсэн чинь дугуйтаа согтуу говь байд. Чигээр ингээд явж байсан би яг хоньос нэг гүйс төрүүлэхээ явж байгаа хгүй. Тэгсэн чинь говь байд. Миний урд орж ирдэг юм да. Гинт. Зостолтоо тусчихсангүй. Хогцон торомсоо гişээл нам зогслоо. Лондонд нэр одоо тэгээ жолоо барьсаар байгаа одоо бүр Лондонгийн төвөр жолоо барьж авсаар бүр залхаж шүү. Бас тийм ч бас амар идэв шүү. Урд агуур нарийн гудмаар явна, тэргээр явна. Энэ том ч буруу зам руу авторно. Асуудалтай бас нэг амархан бас биш. Лондонгийн төвөр яваад байна гэдэг бол. За машинаа тэрж маргааш өөр лоор явна. Юм бол төвчнүүд аавна. Юмнуудаа ураад авна. Алт хийн. Өнөөдрийн асуудал басна. Очсон чинь нөгөө нэг миний нэг эдэтсэн кабель байж та лифт ажилладаг. Тэр кабель мань байдаг. Оо хайгаад тэгсэн чинь хайгаа олдгоо. Тэгээ за энэ одоо байхгүй мэлгүй. Одоо тэм кабель бол нөгөө лифт ажиллаж чадахгүй. Тэгээд офсроо групп руугаа яриад мессеж хийгээд энэ лорын нэг кабелийг хаснаа уу гэд хүмүүс асуусан чинь орон дараа үзэж авдаг юм. Би энэ орнод яаж аваад мэдэхгүй. Тэгсэн чинь энэ чинь бас юу юм бэ? Энэ канапыг дарахлаар биш өвчт юм байна. Оо яараа авдаг шиг гэсэн.
ингээ өргөгдчихтэй. Энэ дотор чи хөрөгч байна. Storage байна. Хайрцагнууд хөрөгч би танад харуулах уу? Харуул би цааш нь ярих уу яах вэ? Харуулъя. Энэ арай ингээд ухаад гараад ирлээ юм хөрөгч байд юм байна. Оо, тэр харж гэнэ үү? Мандаа хоол яавал жимс авч явах юм бол одоо хоол газар явал ингээд энийг гэл ашиглаад явах нь шүү. Энд нь бол storage гэдэг юм. Сабуугаад ажлаа таваад явдсан. Самдаг гоё юм харагдаад танартаас үзүүлэх гэж бодоод ганцаар бас гоё марангуй чинь цаашаа машины парклаад замд шууд парклж авсаад. Тэрчээ сабуу энэ цагийн төв мөө гэдэг юм зөндөө байна. Энэ университет дээрээс. Энэ өдөр амиг цоочтой дээ л та. Би өөрөө явж байгаа. Хараа шатаад явж байгаа хүн та. Ус ашигны хоёр үйл ямар баг те. Цаашны өдөр эхэллээ. Хатаа өнөдөр амар болоод салхитай хөтөд байна. Тэр юу вэ? Харж байгаа цаана. Юугаар хийдэг вэ гэхээр салхины эрчим хүч үлдүүлэх. Салхитай өдөр цаахан иргэн дээр салхигүй тогтсон үед зогссон байгаа харагддаг. За, тэгэхээр машинтаа суучлаа. За, таныг маш дөрөвний хальт танилцуулчих гэж бодлоо та бүхэнд. Энэ доторх нь салон ерөөхдөө нэг юм. Жинэгэ кофений нэмэлт аягны холдортой. Жинэ нэмэлт чаржертай сүүлийн оролт гаралт байна. Энд чи нахгүй. Ой, чад баст. Это базарлаа шүү. Энэ юм шүү. Энэгээр багсчихсан байна. Тэгээ энэ лорины даваа тал нь юу гэхээр энэ юутай юм бэ? Энэ хөгжим юм хэцүү бай. Энэ лорины даваа тал нь юу вэ гэхээр энэгээр удирдах юм байна. Энэгээр менюгээ буцаагаад тэнгуүтлээ ингэж эргүүлэх юм байна. Одоо гарч. Энэ лорины даваа тал нь юу гэсэн чинь navigation-тэй. Би усан дээрээ өөрөө хийгээ явах шаардлага байхгүй. Ягаад. Ял хаашаа явсан. Би энийг нь ашиглаж үзээгүй л дээ. Ой ч бүрстэ. Алт юм шүү. Бүгдийг харуулт юм шүү дээ. Хаан зам хаан нарийн замтай байна. Энэ үг нэ height тон өндөр weight 40 тонн. 18 өндөр нь 4.3 метр. Урт нь 18.7 метр. Өргөн нь 2.5 метр гинэ. Тэгээд хүнд нь 40 тонн. Энд ингээ бүгдиймээ суулгацсан байт юм байна. Үн чи бүр амар профешнл юм. Нөгөө ч оролдоод байвал юм баг соёлтой танилцах юм шүү. За тэр яах вэ? Энэ одоо бүр баларсан юм. Тийшээ ороод. Тэгээ ерөнхийдөө бол энэ дотор салон бол ийм энэчний юм дороочтой, хойно юм орттой. Тэгээ тэр хойно нэмэлт юм гэрэл, шинийн гэрэл юм асаагуур, дээрээ энэ орттой. Энэчний юу гэдэг вэ гэхээр танаас харуулъя. Тэгээд би энэ харуулсан шүү дээ. Гөрөвчтэй. Интэлтэй бол тэр юм. Зайтай. Энэ чинь хоолгоор явдаг, хоол ундаа хийж авч явдаг. Тэгээд ийм хойд.
Энэ бол гоё юу юм бэ? Гоё пиавар юм байна. Яа за. Энэ болохоор ингээд хойшоо машиныг өнгөрүүлэхгүй гэсэн. Энэ одоо нэмэлт өргөцсөн байгаа. Ачаагүй тохиолдолд өргөө явчихдаг байхгүй голын дугаар. Энэ болохоор хойдолтой өндийн даас авч байгаа тохиолдолд ингээд тэнцвэржүүлэх гэх. Энд юу вэ? Аанч нэг хойшоо аларм дуурах. Энэ утаа. Тэгэл энэ лори одоо авснасаа 42 мянга явцсан байна. Арга бид нар ч өдөр болгоно стейшн авч явж байгаа юм чи. За нэргээд нэг юм ажиллаа авчлаа. Одоо 41 номерын хаалга руу ухрандаа. Дээр бас юм сторожтой. Бас энэ гоо гэж. Энийг баг хэрэгэлдэг өмдөө өөний аа. За хальт хэлцүүлээ. За ороод ажиллаа аваад ирлээ. Чиглэрүүд хөрсдөх юмнууд бүгдийг аччихлаа. Яа хаашаа явах вэ гэсэн чинь West Wickham гинэ. West Wickham одоо нэг лифтер болгодог. Хойдын лифтийг нэг сунгаад байдаг шүү дээ. Тэргээр болгоно. За ногоогоо ханаас ачих юм бэ? 71 зур хаалт байсан ногоогоо ачих гэж байна. За тэр West Wickham болохоор лифт. Тэрний дараа Selhurst руу явна. Selhurst лифт рүү явах. Selhurst лифт болохоор бас лифт. Тэгээд өнөөдөр хоёр лифттэй ажиллах юм байна. Тэгээд лифт яагаад би онцолж яриад байгаа вэ гэхээр лифт болохоор өнөөдөр бороо орж байна. За бороо орохгүй орж байхад лифтээр ажиллах гэдэг бол жоохон чанга байдаг. Яагаад гэхээр нөгөө анхааруулсны бичиг ихлээ тэр нөгөө айрчин чиний одоо машин чи хий сууд байна. Жоохон хүлээч гэдэг. Мотор чи ажиллаж байгаа хийгээд өргөдөг байхгүй. Жоохон хөдлөө сууд байна. Баг байна гэдэг юм анхааруулсан бичиг гараад байна. Тэгээд 2 минут суучихсан. За тэгээд гадаа бороо болохоор нөгөө нэг одоо өргөдөг нөгөө дабл стак руу штэ. Эн чинь болохоор хийгээд байдаг байхгүй. Нөгөө доороо төмөр дугуйтай болохоор цементний шалан дээр норцоо цаашаа явах гэдэг юм бэ. Явал та. Өөш манайхаа. Гэлцоо дэшүү. How are you, my friend? Энэ гоо ихэнх чадаач нар өрмөнөд болохоор 80-90% өрмөнөд байна уу? Тэгээд талуу. Тэгээд өнөөдөр бол жоохон норж ажиллах баг. Норж ажиллахлаар яасан байх нь вэ? Жоохон удах нь байх нь шүү дээ. Нөгөө хийгээд болгож байгаа ажил жоохон удаашралтай явагдах байх. Гэтэ хичээнэ. Энэ масай нэг жолоочтой дотор хөргөчөө ачиж явахдаа ярилцлаа. Яасан гэсэн чи намайг чи автобусны жолооч болооч гинэ. Чи одоо лорын жолооч болцсон юм чи одоо автобусны жолооч болгох чамд л асуудал байхгүй шүү дээ. Чи дөмөөгөө практикаа өгчөөд баг болчих шүү дээ тэгээд. 71 руу ухрыг гэсэн чи 71 машин лорын орсон байна. Энэ 72 руу ухарчлаа. Энэ түрүү миний урд гарсан яг өрсөд орчлоо шүү. Ороо чиглэр аччихлаа. Гэлцуудаа зам шүү би. Гэлцуудаа тавьсан явж шүү манай. Бороо тэр нь бол болгоомжтой зам дээр маш болгоомжтой явахгүй бол чигээл хайрчихдээ шүү манайх ч мундаг шүү. Бороо тэр нь болгоомжтой явахгүй замыг халтгаатай байгаа. Зам халтгаатай байхлаар энд энэ ослууд их гарсан байсан. Тэгэхээр осол их гаргахлаар бидний замыг хаагаад цаг их алдаад байдаг. Тийм болохоор маш болгоомжтой яваад ажил дээр энэ ажилтан дээр жоохон хурдан хийгээд зам дээрээ гараад 50 явчихдаг байхгүй.
Гэтэ жоохон нөгөө гол зам дээр би хурдаж яарч болохгүй. Яг бол хамгийн аюултай юм чинь зам. Зам дээр бол би яагаад яарч болохгүй. Яагаад гэхээр тэр чинь уур тавгар хүмүүс гөөн бороотой зарим хүмүүс хальтаж унана ч гэх юм уу те. Эсвэл дугуйтай хүмүүс хальтарна их болгоомжтой. Тэгээ ялангуяа Лондоны төвч аим бизнес штэ. Битүү машин ч ихсэн ингээд орж гараад та нар бэлтгэн дээр харсан бол ер нь бол Лондонгийн зам бол ерөндөө дандаа бизи байдаг. Дандаа ачаал ихтэй ингээд ерөөсөй байнга. Ялангуяа автобуснууд их дайрч орж ирдэг, шахдаг. 14 дугаар хаалга руу гэдэг манайхан. За хурдтай цуг байж заяа та нар үзээ байж л да. Би одоо хаалгараа ухраад хэл та. Оо. Нэг ч ухрахгүйгээр нөгөө нэг ч урагшлахгүйгээр зүгээр нэг даралтаар орлоо шүү дээ. Яг уу. Хайжрал энэ өдөр их тасан. Бидний харж байна шүү. Аим салхитагаас саваал байгаа шүү дээ хаалга. Айдгаа уншууллаа ногоон гэласлаа орлоо. Яата. Энэ гай миний ачиж явах юмнууд юм байна. Дэлгэрэг ачаад тэгээд хөдлөд өө энэ ягаад ингэ үдсчихдэг шүү дээ. Талхай 3-аар төрж байгаа. За энэ асуудалтай. Энэ одоо зарим жолоочдоор ингээ эвдээ хайцсан. Энийг нөгөө юм харуулаад тавихад аим хэцүү байдаг байхгүй. Энэ хараа. Энэ нөгөө ийшээ юм оруулаад хатгахлаар энэ тэглээд энэ бараагаа ураад таслаад байдаг байхгүй. Энэ одоо спорт яздуудгүй амар язрагаатай. Энэ язрагаатай татэр яах вэ? Энэ арай Крисмсийн мотор шинэ жилийн бисгэн гацаанууд явж шүү манайхаа. Араагач одоо офсроо очиж цаасаа авчаад ирээ. Офсроо явж байгаа энийг түлж цэнэглээ тавьчих. Гол надад цэнэг сайн байх хэрэгтэй. Нүүд яг л лифтер хүмүүстээ болбол. За. За сайн тугад мас ухарлаа. Тугад маар ухраад энэ дээр орж ийн. Яг жоохон гол хойдлын хаалтанд хөрөв. Одоо баг хаалгаар ойрч байж магадгүй. Гооч харъя. Гооч. 이게 내지 왔어요 뭐. 세정은 내지. 자, 허니 저건 택시 먹나. энэ хаалгаар баг болцсон юм шүү. Ингээд энэ ч бодож шээ. Тэгсэн мэгтэй юм байхгүй. Тэгсэн мэгтэй яг гоё ороод таарсан байна. Одоо шууд лифтээ буудгаад ачаатаа буудгаа. Гадаа аим хүчтэй салхитай байна. Одоо энэ лифтийн уртлын хаалга тэрүүгээр ороод хойдлын хаалгаар бодоод.
зай гарч байгаа юмуд оруулаа. Одоо энэ дөрөв палетыг гаргаад ирсэн тачаад ирлээ. Чагаа болчихлаа. Ачаач өстэй нөгөө вэстэ хогностой болчихлаа. Сая хурдтай зам дээр бороо ороод замын ингээ зураасууд хаагдахгүй. Битүү. Тэгээд нөгөө том дэрний чинь борооны цасрал гэж нүсэр юм байна. Энд чинь зүгээр хажуудаараа явж байгаа жижиг тэргүүдийн чинь зүгээр өстой усаар угааж штэ сая. Нэг хурдан давсангүй. 50 дон айж явах явж байгаа гэрлээ. Өдөө ажиллаж дуусч байна. Машин оруулж парклчлаа. Бичиг засаа хийгээд офсроо оруулж өгөөд харъя да. Өдөө гадаа бороо салхитай их өдөр байлаа. Тэгтээ зүгээрээ. Тэг ажил цагтаа дуусч тардаг ажил цагтаа л тарж. Продуктогоо цог байсан та бүхэнд маш их баярлж байна. Өнөөдрийн бодлого таалагдсан гэдэгт итгэж байна. Селф-хостоор очиж бичлэг хийж бодсон. Амжсангүй очиод шууд ажишны гадаа намайг хүлээгээд жоохон трафикт ороод хосоод очисон чинь ажишны гадаа хүлээгээд зогсож байна. Тэгээд шууд халуун болгоод юмаа буулгаад хийчихнэ. Тэгээд бичлэг хийж юу амжсангүй. Гэд ажлаад уусаад харъя да. Бодлоготойгоо цуг байсан та бүхэн баярлалаа. Лайк, subscribe дарж байгаа баярлж байгаа. Please subscribe my daddy channel.